олон зуун жилийн турш хүн төрлөختөнд сүнс байдаггүй хэмээн хоёр тал болон маргалцаар ирсэн билээ. Харин шинжээчид сүнс гэж байдаг хэмээн баримт нотлохотой баталсаар хүмүүсийн эцэстэг сэлгүй маргааны дуус сургасан юм. Харин өнөөдөр бид камерт бичигдэн үлдсэн айц давтуулж чихүүц төрүүлэм сүнслэгтийн зургийг танилцуулахаар бэлтгэлээ. Чарльстоны сүнстэй зураг. Өмнөд Каролина мужийн Чарльстон хотод байрлах эртний нэгэн оршуулгын газар тавсан тус зураг нь маш алдартай. Чарльстон хотын оршин суугч Сью Ховард нь нэлэх хүүгээ өвчний улмаас алдаж уйдгар гүнийг зовлон давтна. Харин бүсгүй хүүгээ нас орснаас ердөө 8 хоногийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар нас орсон байна. Тус хотын оршин суугчид бүсгүй сүнсийг хүүдээ хорогдсон тус булшин дээр нь сууж байдаг юмыг ам дамжин ярилцдаг байв. Харин энэ бүхнийг үнгийн эсхийг мэдхээр нэгэн эр буршны зургийг авахд үл мэдэх дүрс налан сууж байгаа нь камерын хаснаа босна энэ ажээ. Оршуулгын газар дэх бицэн хүү. Эндрюс гэх бүсгүй нас орсон охиныхоо булшин дээр ирж зургийг дарж хадгалахаар шийджээ. Тэрээр хожим зураг харахад бицэн хүүгийн дүрс тод харагдаж байна. Бүсгүй баламгдаж хүүхдийн сүнс хэнийх болохыг тодруулахаар судлаач болон цагдаа нарын тусламжийг хүсжээ. Багагүй хугацаанд зарцуулсны дараа тухайн сүнсний нөөц тодорхой болсон бөгөөд Эндрюс бүсгүй охины булшны дэргэд галд шатаж нас орсон хүүгийн шарил байсан гэж. Тус сүнс оршуулгын газраар тэнэгжүүлж явдаг болохыг манайч ирж мөн дурдсан байдаг. Эмэгтэй сүнс. Бичрлэс гроо оршуулгын газрын сүнстэй гэдгээр алдартай. Тиймдээ хэсэг бүлэг залуус үнэхээр сүнс байдаг хэсгийг шалгахаар камера аван оршуулгын газрыг зоржээ. Тэднийг очих сүнстэй мэдгийг судал дээр хинч юу ч харагдахгүй байсан боловч залуус зургийг авч харахад өвтгөрлөн суваа бүсгүй дүрс дотоодод харагдаж байв. Тус зургийг 1991 оны 8 дугаар сарын 10-ны өдөр авсан гэдэг билээ. Нүүр. Сахилгагүй хэдэн залуу шинэ орон цагаар Хот Каролина дахь Чарльстон хотын сүнстэй гэдгээр алдартай оршуулгын газарт очижээ. Тэд ердөө өөрсдийнхөө эр зөрөгтэй хутлах гэсэнд оршуулгын газарт очиж тэндээ хэсэг байсан гэж. Харин залуусын нэгэн гар утсаа гаргаж ирэн гэрэл асаах гэж байгаа сүнс рүү зураг дарчихж. Залуучийн бодлогын утсаа хартал үл мэдэх нэгэн нүр түүний өдөөс харан зогсох гэж. Колфакс оршуулгын газар. Колфакс хэмээх нэгэн оршуулгын газарт хүмүүс өчигөрөн цагаар очих, хажуугаар нь өнгөрөхөөс мэддэг гэж. Учир нь тэнд сүнснээс тэнж явдаг тухай хуучны домог яриа байдаг. Үүнийг баталгүй хөлтэй тус нуруугаар хүүт талам зураг нь хүмүүсийг айлгах болжээ. Энэхүү зургийг хэн хизээ дарсан болох нь тодорхойгүй хэдийч маш алдартай зургуудын нэг гэж. City Ward Mall-ийн сүм. 1841 онд баригдсан City Ward Mall-ийн сүм нь 1989 онд учир битүүлэг шалтгаанаар шатаж байсан удаатай. Хүмүүс үнийг нь сүмтэй ойр байрлах оршуулгын газрын сүнстэй холбон тайлбарладаг. Мөн тус оршуулгын газар нь жижигтэр биетэй хүн дүрс зүйл цааш харан зогсож байгаа зураг олон нийтэд тархаснаар тэдний таамаглалыг баталж өгсөн гэлтэй. Сүнстэй хот. Америкийн нэгдсэн улсын Сан Диего хотод байрлах нэгэн нууцлаг эртний оршуулгын газар сүнс бүгжтгэртэй дээрийн алдартай билээ. Тэнд очсон хүн бүхэн ямар нэгэн байдлаар сүнс гарч мэдэрсэн гэдэг. Харин нэгэн оршуулгын газарт очиж юу ч хараагүй мэдрээгүй тул зураг авч харахад цагаан хувцастай бүсгүй түүнээс холгойхон зогсож байв. Бяцхан сүнс. Та
зүгээр нэг камера шалгаж зураг автал сүнс камерт бичигдсэн үлдсэн бол яах вэ? Яг үүнтэй энэ жил явдал олон жилийн өмнө болж өнгөрчээ. Тэгэн нэр найзынхаа булшин дээр ирж буцахтаа камераар шалгаж зураг автал булшны цаанд бяцхан хүү түүний өдөөс харан зогсож байв. Мэдээж энэ явдал залууг зочролд оруулж хизээш мартаж чадамгүй аим шиг дурсамж болж үлдсэн гэдэг. Тонгодохгүй дараагийн хэсгүүд орох болно. Та биднийг дэмжиж лайк болон subscribe төвчийг дараарай.